Би яг 3 удыг авч явсан. Нэг утан дотор 5 ширхтэй гэдэм блэ. Авч явсан биш тий. Ямар худлаа ярьт. Hi guys, өнөөдөр би Солонгос төрөхөд юу хэрэг болдог вэ? Тэгээд яг имлэг рүүгээ юу авч явах вэ? Тэгээд бас гэртээ юу авах вэ гэдэг талаар өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Тэгээд зарим нь хэрэгтэй ч магадгүй, тэгээд зарим нь хэрэггүй ч магадгүй. Тэгээд бичлэгтэйгээ хамт оръё. За тэгээд ер нь Солонгос төрөхөр бол имлэгээс нь цаанаас нь ингээ юу бэлдээрээ гэд юм цаас өгд юм билээ. Тэгээд тэрийг цаасан дээр тийм тэтэж хэрэг гэж бичдэггүй болохоор яг юу авч явахаа мэддэггүй юм л. Тэгээд миний туршлагаас юу хэрэгтэй болсон бэ гэвэл ямар ч байсан би эхлээд хөхний памперс авсан байсан. Ийм хөхний памперс би тэгээд заавал юм сайн үнэтэй авах нэг хэрэггүй юм шиг лээ. Би анх нэг юм сайн үнэтэй нэг лансинах болов. Тэрний хөхний памперс энэ авсан баггүй юу? Тэгээд нэг ялгаагүй л идэм билээ. Тэгээд ямар ч байсан хөхний памперс хамгийн түрүүнд хэрэгтэй. Имлэг рүү авч явахад тэгээд ийм хэрэглэл ийм нэг төрсийхэн хэрэглэл энийг болохоор би яг 3 удыг авч явсан. Нэг утан дотор 5 ширхтэй гэдэм блэ. Авч явсан биш тий. Ямар худлаа ярьт. Би бол имлэг рүү авч явахдаа бол надад зүгээр хөхний памперс тэгээд өөр надад нэр юу ч байгаагүй мэнэ. Яг төрсийн гомс центр байсан л та. Гэрлүүгээ дараад нь би нүрийн төрснийхаа дараа захиалж авсан байхгүй юу. Тэгээд имлэгт нэг тийм памперс өгдөг юм байна л дээ. Тийм том. Гэхдээ тийм ингэж юу байдаг байснаас юм өмсдгийг ингэж өөрсдөө аваад явцсан дээр юм билээ. Тэр том болохоор жоохон тоххгүйсэн. Тэгээ ямар ч гэсэн би бол тэгээд имлэгт байсныг нь харгалаад хэрэгэлсэн. Овоо хүрсэн зарим хүмүүс нь хүрдэггүй гэдэг юм лээ. Тэгээ ямар ч гэсэн ийм памперс аваарэ. 3 утахад баг болчих байхаа. Тэгээд юу ч багсаад ирэхээр цус чинь баг 1 сарын турш цус гард юм билээ. Тэгээд цус нь багсаад ирэхээр юм шүний хэрэглэл рүүгээ орно. Эннээс бас нэг хэдэн утаа 5-6 шиг гут юм авсан гэр мэлээ. Тэгээд шүн өдөр холиод тэгээд баг сарын турш цус гарна штэ. Би нэм ирж байгаа юм шиг гарт юм билээ. Тэгээд ойрхон солихгүй бол PD мультиш гэдэг тийм салбидаг байдаг гэсэн би тэгт авч чадаагүй л дээ. Тэр болохоор ингээ харчаад шууд уурсгачдаг гэсэн имлэг тахтал. Тэгээд ямар шсэн тэрийг зөвлөж юм. Ийм төрсний дараа өмсдөг ийм гиз дарсан ийм том төрсийг тэгээд нүр ийм том хэрэглэн тэр өмсгөд аюу хэрэгтэй купонгоос захиалж авсан. Тэр чинь нэг 4 ширхэг ингээ 15,900 гинэ ингэж авч ирсэн байна. Тэгээд таавчиг бол хэрэггүй юм билээ. Цаанаас нэмлэгээс нөхчтэй юм билээ. Тэгсэн нөхөрт нь таавчиг хэрэг болох юм шиг лээ. Нөхөрт бол таавчиг өгөхгүй юм билээ. Тэгтээ би нэг хүний өрөөнд орсон байхгүй юу? Тэгээ нэг хүний өрөөнд одоо таавчиг тийм жижиг сажиг юмнууд нь хангагддаг юм билээ. Тэгээ олон хүний өрөөнд бол өгөхгүй гэсэн юмсан баха. Тэр цаасан дээр л. Хөл барихгүй идэлгүй юмсгнэд нүг амар хавганд штэ. Тийм учраас юм эрзэнтэй юмснууд ингээ хөл бариад юу яадаг гэсэн. Өвтөгдөг гэсэн. Тийм учраас ойдлгүй тийм юм савбал зүгээр. Тэгээд хөхний салдвар бол аваад ирэхгүй мөлий цаана имлэгт байдаг. Тэгээ усны сав нэрээсээ авч яваарэ. Усны сав тэгээд нүүрний тос, хоос хойзоо. Тэгээ бас энэ нэг язралтын тос авч яваарэ. Төрснийхаа дараа шууд тэгэл ер нь төрөхгүй бол язралтч болом язраал явчихдээ юм билээ. Минийх бол язраал явсан. Тэг хөхний толгойн тос. Энэ амар хэрэгтэй санагдсан. Тэгвэл хөхчөн хагарч магадгүй хагараагүйсэн ч ер нь тэг төрхөө ээжсэн дээр юм шиг лээ. Тэгээд бүс төрсний дараа шууд тэр бүсээ зүсэн дээр юм лээ. Гэтэ өөрөөрөө төрүүл штэ. Хийсрээр төрүүл имлэг санаас нь бүс өгдөг гэдэг шиг санагдаад байх юм. Би тэгээ өөрөөрөө төрсөн болохоор энэ бүсээ зүсэн. Гэтэ би гэртээ ирэл зүсэн л тээ. Яг имлэг захтаа бүс зүүж чадаагүй. Тэгээд имлэг рүү болохоор маск авч яваарэ. Маск авчраа гэсэн байсан. Тэгээд урууландаа төрхөг тос урууландаа төрхөг юм тос мас авч явахгүй бол амар хуурайштай мэлээ. За тэгээд юу имлэгээс бас энийг заавал авчраарай гэдэг юм лээ. Энэ болохоор хаван болгодог юмс төрснийхаа дараа шууд өмсөхтэй мэлээ. Тэгээд би нэг их хавагнаг үлдээ. Гэтэ эн чинь тэгээ амар үнэтэй юм л шүү дээ. Эмийн санд 25,000 вон гэлөө тэгсэн. Тэгээд тэр эмийн сангаас авсны оронд купонгоос захиалаад аваарэ. Би нэр ийм аваад энэ нэг одоо дөнгөж ингээл амар сүү гарах гал энэ мөв зүгээрээ мөмс шиг энэ сүү гарах гэдэг шүү дээ. Тэгээд ингээд халуун өргөж явах өвдөж мөвдөхгүй юм лээ. Тэгээд ийм байцааны юу лээ? Маск лөө момон дээр тавьдаг. Тэгээд солонгосчууд амар хэрэглэдэг юм лээ. Тэгээд нэг авч ирсэн. Гэтэ би нэг баг хэрэглэегүй л дээ. Хэрэгтэй наваарай гэхгүй. Энийг одоо харуул. Ийм нөгөө нэг левчик хөхүүл левчик
хэрэгтэй юм лээ. Шууд онголгол хүүхдээ хөлөөл. За тэгээд ээжэд бол нэг иймэрхүү юм хэрэгтэй. Би тэгээд өөр юм мартааг баха. Тийм витаминуудаа бас авч яваарай гэдэг юм билээ. Тэгтээ надад бол үндэ витамин уугч цав болдоггүй. Тэг баг хэрэггүй баха. За одоо хүүхдэд юу хэрэгтэй вэ гэдэг талаар ярив. Эмнэлгээс ер нь цаана хүүхдэд давуу памперс тийм юм өгчдөг юм билээ. Одоо нэмгэн өмсчтэй яг эмнэлгээс гарахад өмсгөх одоо юу зузаан үлгий ч юм уу те өвөл төрж байгаа юм бол яг тийм зузаан үлгий тэгээд хэрвээ 100 төрж байгаа юм бол арай нэг жоохон нэмгэндүү үлгий ч юм уу гадуурн зүгээр ингээ аваа явчих тийм хэрэгтэй. Тэгээд малгай бас эмнэлгээс өгсөн юм лөө. За баруун малгай, бэли, оймс тэгээд гадуурн өмсгөх юм иймэрхүү юм хүүхдэд хэрэгтэй баха. Тэрнээс бол хүүхдүүд бол нэг юм хэрэгтэй биш юм шиг үлээ бүгдийг ингээ цаанаас нь эмнэлгээс өгчдөг болохоор Монголд бол яадаг юм тэхгүй л юм л та. Солонгос шиг тэгдэг юм лээ. Тэг би бол хүүхдээ бүр тийч авч яваагүй өөртөө ганцхан хүүхний памперстэй л явсан. Тэгээд нэр эмнэлгээс гарах хувцас аваарэ ээдүүдээ. Тэгээд эмнэлэг яг очиод нөгөө халаад энэ төр цаанаас өгчд юм лээ. Зүгээр эмнэлгээс гарах хувцас нэг тийм бэлтгэлийн хувцас ч юм уу би өвмс чөөр эвтэйх хувцас аваарэ. Тэгээд хүүхдэд нэг тиймэрхүү. За цаан чин борлолтой хуйлаас өстө буу юм болж надад сүүн хэрэлж өгөх чинь аав юм хоёр нь. За тэгээд одоо яг гэрт ирээд хүүхэд болон ээжэд яг юу хэрэгтэй вэ? Тэрийг ярий. За эхлээ ээжэд яг юу хэрэгтэй вэ гэдгээс эхлэе заяа. Хамгийн түрүүнд хүүхний салдуур хэрэгтэй. Эмнэлэгт бол хүүхний салдуур байдаг тэг хөхөө саачж болно. Тэгээд гэртээ ирээд нөгөө би одоо гайхаад байхгүй. Дээр ирээд хүүхний салдуур гэдэг юм байхгүй ах үед яадаг гэсэн юм бол би бүр ингээ бүр өмнөдөө шүтсэн за. Ингээ өөртөө ингээ саадаг гэсэн гэдэг аахгүй манай ээж энэ. Тэг бүр үнэхээр агуу би бүр ингээ өөрөө ингээ саана гэхээр бүр төсөөлөгдөхгүй за. Тэгээд хүүхний салдуур хэрэгтэй юм байна лээ. Нүд ч юм рүү уйлаад унтах гэж та буу юм болчих. За эхлээд тэг би сая энийг ирсэн те энэ тэг хөхөөс асныхаа дараа илүү гарсан сүү ах юм бол энэ юм уут хэрэгтэй. Сүү хадгалдаг гот. Тэгээд сүүгээ хадгалсныхаа дараа гисгээгээ дүгхийн тулд нэр юу гэдэм бэлээ. Одоо хөлдөөгчөнд хөлдөөлөө гэж бодоход гаргаад гиснээс хойш 1 хоногийн дотор хэрэглэх ёстой тэр сүүгээ. Тэгээд халаагч нь талана. Тэгээд тэр гисгээсэн сүүгээ халаахын тулд ийм халаагч авсан байгаа. Энэ бол үнэхээр амар юм билээ. Өчнийх нь юунд нь саунд нь сүүгээгээл тэгээд ингэж халаачдаг. Өөрөө грацаа яваад. Энэ амар юм билээ. Тэгээд гадуур гарсан ч гэсэн сүүгээ халаагаад уучих боломжтой юм билээ. Хөхүүлээвчгээ нэг 4-5 юм уу тиймэрхүү авчаад зүгээр юм лээ. Тэгээд нь штэ нэмэлтээр шууд хүүхдүүдээ яадаг та хоолдог. За тэгчиж тийм ч бас ээжүүдээ ивэл юм хэрэггүй л хальтаа. Тэгээд халаад ивэл зүгээр юм лээ. Ингээд төрсний дараа өмсдөг. За ээжүүдэд тэгээд нэг иймэрхүү болцсон. Тэг хүүхдүүдэд айгүй юм хэрэгтэй юм лээ. Яг гэрт ирээд бол эхлээд би хүүхдүүдээ хэрэгэлдэг юмнаас одоо биеийн арчилгаанаас яриад дараад нь хувц хонорын нэрээ заа. За эхлээд ямар ч юм соос авчвал зүгээр юм лээ. Үед нь яаралтай үед нь соос айгүй хэрэгтэй юм лээ. Зарим хүмүүс нь хөөгдөг, зарим хүмүүс нь хөөгдөхгүй л гэдэг юм лээ. Манай хүмүүс бол нэг хөөгдөггүй л дээ. Гэхдээ яг яаралтай амар уурсан үед нөхчөнгөд хөөгчдөг байхгүй юу? Үлссэн үед нь ч юм уу. Ийм гар ариутгагч би нэг юм дай соос авч ирсэн. Тэгээд яг нэлэх үед нь памперс центрийн солихтой ингээм амар гараа ариутгаад солино. Одоо улаалт нуралт гэдэг нэг амар асуудал байдаг шүү дээ. Тэгээд манай хүүхэд болохоор нэг улааж нурдаггүй. Жилгааг нь аягүй сайн ихтэй юм лээ. Тэгвэл нөгөө ээжүүдийн групп дээр ингээм амар сургамжнуудад ингээ хүүхдүүдийнх нь амар бүкс мөс нь улаацсан тийм харахаар бүр амар хэцүү байдаг. За яа энэ хүүхэд нь амар зовж байгаа хэрэг жадаад тэгтээ уусаа хэрэгээр хүүхдээ тийм болгосон ээж бэнт гэж яахгүй л хэл та. Зүгээр л тийм зураг харахаар амар имзэлдэг. Би юу хэрэгэлдэг вэ гэхлээр энэ бол ингээ амар амар заа наа чи залхуунд хүүх нэг хэсэг яг амар их угаадаг л хэлсэн л гэхдээ өөр мөрөөр ингээ яг нойр хөрсөн үед ингээ угаач чадахгүй амар нойр хүрээд тэгээд тийм учраас нөө нэг манай энийг явуулсан байхгүй Монголоос. Тэгээ энийг болохоор шууд юм хөөс бангутан цэвэрлэхтэй энэ хөөсийг ингээ салфетканд нь юу хийж хагаад арчвал ингээ угаасантай тэнцвэз ингээ цэвэрхэн болгодог гэсэн. Энийг заавал аваарай гэж зөвлөж ин би лав. Энэ бол үнэхээр амар хэрэгтэй юм лээ. Начиг ялангуяа залхуу хүмүүс л. Тэгээд дараад нь бифантин гэдэг тос байна. Энэ бол амар сайн тос. Жохон улаачих юм бол энийг төрөх хэрэг зүгөрлждэг. За энэ амар сайн тос. Тэгээд дараад нь пижоны тальк повдер байгаа. Тэгээ энийг нь болохоор суганд нь тэгээ хаяа ингээд салтан малтанд нь төрчихдөг. Ийм 3 юм байхад бол нэр хүүхэд нурна гэж баг байхгүй. Тэгээд хаяа нэг памперстай памперснаас нь салгаад нэг тэгээ 20-30 минут ч гэсэндээ ингээд байлгуул зүгээр юм байна лээ. Салтай амталтыг нь жоохон сэрвээ.
байлгах зүгээр юм байна л шүү. Тэгээд ёо энэ памперс мэдээж хэрэгтэй. Тэгээд нэг амир ихийг авахгүй юу нь тааруулаад авцсан дээр юм лээ. Наараа энэ нэг ярьцмаар л юм чинь. Нэг ярьцмаарийнх нь памперс жижиг юм газ. Тэгээд энийг бүр ингэ нугалж хэргэлдэг байсан гэж боддог манай хүүхэд. Амир хөрхөн. Тэгээд памперс хэрэгтэй. Тэгдэг. Тэр нь бол ингээд салбитын тэр нь амир ихээр наваа тавьчихсан зүгээр юм лээ. Дараад нь би энэ бас бие угаагч хоёр нь байна. Тэгээд манай хүүхдэд лавт хараад идэг. Төрснөөс нь хойш гэдэг чи одоо баг 4 сар гаруй хэрэглэж байгаа юм байна. Өдөртөл дуусаагүй. Тэгээд энэ халуун хэмжигч хэрэгтэй юм байна лээ. Хүүхдийнхаа бие минь өвцөн өвдөд байгаа юм шиг санагдаад байх үед халуун хэмжигч хэрэгтэй юм лээ. Тэгээд мэдээж юм чих ухдаг хүн, чихний хүн. Тэгээд энэгээр бол заавал чих ухахгүй илүүдэд одоо хамарных нь нус мусыг ч юм уу те авчижулна. Энэ хэрэгтэй юм лээ. Хамар битүүрсэн үед энэ хамрын цэцлэг манай хүүхдээ хамрын битүүр нь бол гайгүй лээсэн л та сүүлд би нэг ханиа төр хамар битүүрээ тэгээд тэрийг авсан юм яасан. Хамрын битүүрээд нэг 2 хоног тэгээд эмээ сангаас юм цацлаг авсан. Тэнийг цацаал айгүй хөрхөн онгоцтой юм лээ. Энд тэнийх надад хэрэг болов би хэрэглээгүй ч юм уу. Им ариутгадаг цаас гэх юм хүн. Солонгос нэг хүний бичлэг үзээд ийм хэрэгтэй хэрэг би авчихсан байхгүй юу. Гэтэ би яг үндэ энийг ерөөсөө хэрэглээгүй баг. Юу ариутгах гэж авсан. Яг гоо жиг сажиг юмнуудыг нэрвэтгэх гэж авсан баг л та. Замдгүй. Тэгээ ямар ч юм ам цэвэрлдэг хүн одоо ич юм амар юм амар болсон юм биш үү? Одоо энэгээр ингээл ерөөсөө бидг ингээл югаал ингээл амын цэвэрлждэг юм лээ. Айгу амар игээд ёо ийм битээ аваарай манайхан. Мэдгүй энэ лав надад амар хэрэггүй санагдсан. Энэ нүг ингээл хүүхэд ихрүүлдэг юм бохгүй юу? Тэгээд амар хэрэггүй. Зүгээр л гараараа ингээд юу яачих хэрчтэй юм лээ. Энэгээр бол би бараг ихрүүлж үзээгүй. Амар хэрэггүй юм лээ. Ийм битэн мөнгөөрээ. Ийм юм бэ бас манай энэ өгж олжсэн. Манай энэ амар хүрх эднэрийг ингээд өндөө юм өгж олжсэн. Ингээд энэ болохоор хэдэн сартаас эхлээд лүү? 7 сартаас эхэлт. Мэдгүй ямар ч одоохондоо манай хүүхд хэрэглэх болоогүй. Энэ болохоор нэг минут төрөх гэдэг юм бол ингээд хамран доор нь төрчихдөг гэлүү. Ийм тосон юм. Тэгээ энэдээ ийм их зөндөө юм өгж явуулдаг баярлаа. Манай үеч айгу баян штэ. Манай энэ ингээд хөрхөн юмнууд ингээд өгж явуулдаг. Тэгээд энэ болохоор халуун буллагдаг нөгөө нэг юу лээ? Пэтч гэх юм юу ч гэмээр. За ийм юм бэ. Хэрвээ халуурах юм бол өгнө. Тэгээд нөгөө 2 сартаа вакцилуулахаар амар халуурдаг гэсэн штэ. Энд чинь болохоор шууд манай хүүхдэд ийм юу өгчсэн. Халуун булгадаг ийм ч гэж ийм баха. Тийм уудаг шууд юм бэлээ. Тэг манай хүүхд яг нэг л хэрэгэлсэн. Нэгийг угаал. Тэгээд шууд нам болсон. Энэ аюу сайн юм хэлсэн штэ. Тэгээд дүнж төрсөн хүүхэд нөх хүү нунаг байдэн штэ. Тэгээд хүү мөн идээлээд ингээд шархалхаас өмнө сайн ингэж ариутгах хэрэгтэй юм лээ. Тэгээд бас ус хүргэж болохгүй мэлээ ш манайхаа. Тэгээд манай хүүхэд болохоор 7 хоногийн нэмлэгт өнгөрүүлсэн штэ. Тэгээд хүү нунаг үлээсэн л та. Энийг эми сангаас нэг 4,000 болоо 5,000 воноор авсан. Тэгээд хинээс яг нэгийг л хэрэгэлсэн. Тэгээд нэгийг хэрэглээл тэгэл баг онцсон хүн. Тэгээд тэрнээс өмнө нэмлэгт бол уусаа сувлэгчнэр энийг хэрэглээд ариутгаж мэриутгаж исэн баг. Тэгээд энийг аваарай гэжсэн эмнэлгээс гарахад тэгээд ус хөрөхгүй айгуу чухал юм билээ. Манай хүүхэд бид хоёр ингээ усанд оруулахтай ч гэсэн ерөөсөө ус хөрөхгүй ингээд юу яасан ч айгуу хөрхөн хатаад унцсан. Тэрнээс бол зарим хүмүүс ингээ амар идээлдэг хийх харан бүр амар айгаад за ёстой идээлхийж ёстой ногоо юм гаргах ёстой гэж баг бодог хүлээ гэсэн чинь бас тэгдгүй юм лээ. Зүгээр ус хөрөхгүй байхад ер нь болох юм лээ. Бохор оруулахгүй байхаас амар чухал гэж бодож байна. Мэдгүй амар сүртийн энэ халуун хэмжигч энтер бол айгүй хэрэггүй юм л шүү. Одоо энд байхгүй ч гэсэн нөгөө нэг энэ юу вэ? Угаж угаадаг пери хүүхдийн пери гэх юм уу? Хүүхдийн угчны пери зориултынх нь энийг аваарай. Энэ өстой амар сайн бинлээ шүү. Илүүдэд өнөр мөнөр ахгүй. Чи угаж авсан. Угаж хэрэгтэй. Энээс гадна нэг юу яадаг? Уудаг яг силикон биш тэгээ. Тэрийг нь тусдаа бас авт юм биш шүү манайхаа. Тэгээ тэр чинь бас ийм сайз зэрэг юм лээ. Ийм нус сорогч байна. Энийг бол би нэг хэрэглээгүй. Энэ минь нэг хэрэгтэй санагдаагүй. Гэтэ яг хэрэгтэй юунд хэрэгтэй л хальтаа. Тэгээ дараад энэ ямар чухал манайхаа. Энийгээс нэг купонгоос нэг 6,000 7,000-аар авч ирсэн баг. Тэгээд хүүхэд ер нь шууд одоо нэраа үедээ манай хүүхэд одоо хүртэл хумсны утгаар авч үзээгүй. Хумсны утгаар анхудаа мэдхгүй ингээ авчихсан чинь амар эвгүй заяа. Тэсэн чинь яг ингээ хайчаар авбал айгүй тухтай ингээ айгүй зөөлхөн байдаг учраас ингээ хүрхэн хайчлаад махтуулахгүй авчлахаар юм лээ. Тэгээ жоохон томроод ирэхэд нь л хумсны утгаар ашиглах баг. Тэг яг энэ вэ. Нус сорогч энтер гэжснээс одоо ингээ хатсан ч юм уу те ингээ нааша гараад ирсэн юм нусайхан бол энийг дан гэдэг ингээ татаа авчдаг. Тэгээ энэ өстой хэрэгтэй санагцсан надаа. Тэгээд хумсаа авсныхан дараа ингээ жоохон сүрдийгөөд
ингээд мэж гадд юм л урах гаддаг тэгмүүд энэгээр сайхан үрээл энэ сет өстө хэрэгтэй заяа. Энийг та нар аваарай гэж зөвлөж байна.